Монголыг хагаралд хүргэж эзлэн авахыг хүссэн явуулгын тухай Сэнти Дүрэнбат романд өгүүлжээ. 16-аас 17 дугаар зууны Монголын улс төр шашны түүхэн цаг үеийг харуулж, хүчирхэг дөрүүдээр дамжуулан Монголын төлөө гэсэн ялагдлын тухай харуулна. Зохиолч яруу найрагч Эмүүжний Сэнти Дүрэнбат номын нээлт өнөөдөр боллоо. Чингис хаан жижигхэн охиноо ойрдын ханхуу Инаалчид эхнэр болгон өгч, баруун Монголдо ураг барилдаж байгаагаар үйл явдал эхэлнэ. Үргэлжлүүлэн Галдан бушигт хаан, Түшээд хаан Чихуунд орж, Өндөргийн зан азар зэрэг Монголын хүчирхэг эрсийн гаргасан алдаа оноо хадгалж үлдсэн үзэл санаа тэдний бүтээсэн түүх зэргийг багтаахыг зоржээ. 16-7 дугаар зууны Монголын түүх бол хамгийн цус нулимс гуниг гашуудал хагцал хагарал унагдсан тийм он жилүүд байдаг. Бид эрхчлөө тусгаар тогтнолоо алдсан. Эхэндээ бол би Дүрэнбат болно гэж ер нь бодоогүй. Ингээд нэг хоёр ботоор бичээд дуусгандаа гэж бодсон боловч үнэхээр түүхэн хүчирхэг хүмүүс гэдэг бол өөрийнхөө цаг үеийг чирхээс гадна хагас мянганы дараа бичээд сууж байгаа намайг хүртэл ингээд Дүрэнбат ном туурвахад хүргэлээ. Асуудлын хамгийн том зангилаа бол монголчууд дотоодын эвийг эс ойлголцвол гадны идэж болдгийг харуулж байгаа. Түүхэн талаас шүү. Тэр түүхэн сургамжтай үйл явцыг уран бүтээлээрээ уншигч олонд түгээж уран зайхны аргаар танилцуулсан бүтээл гэж ойлгож байгаа. Зохиолч яруу найрагч Эмүүжин 22 дахь бүтээл болох Сэнти Дүрэнбат романыхаа судалгаанд 7-8 жил зарцуулж 100 гаруй түүхэн их сурвалжийн бүтээл судалжээ. Мөн романы хавцсны зургийг зохиолчин хөвгүүд зурсан бол түүний дүү номын редактораар ажилласан байна. Бүх ихэнх